За ингээд тайм аут төслийн одоо үргэлжлэж байгаа 2 дугаар эпизод буюу амьдрал гээд цуврал нэвтрүүлгийн маань эхний дугаар эхлэхэд бэлэн болж байна. Ингээд эхний дугаарт маань Шивэд улсад ирээд одоо хэд жил болж байна? 17 жил болж байгаа. Цэнд доржийн Сэдэн доржийн дорж ах маань өргөдөө олцож байна. Мөн түүний гэрүүл гэрээ эзэгтэй бас гэрт оролцож өөрийнхөө сэтгэлийг олцсон гэсэн байна. За ингээд үтсэн хамгийн эхлээд та өөрийгөө танилцуулах уу? Тийм ээ, аль утга усанд төрж өссөн тэр тосомжоос эхлэе тийм ээ. Би болохоор 1964 оны 828-нд Онцгийн Сэдэн дорж гэдэг хүний 7 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. За. Би ихээс төснө эсэг ихээс 11 үлээ. Өсөж том болсноор айлын 7 хүүгүүдийн дундхны. Тэгээ миний хүүхэд нас 5 нас хүртэл гэрт өсөөд 5-аас 8 нас хүртэл цэцэрлэгт яваад 8-аас 18 нас хүртэл өөрийнхөө төрж өссөн Доронтын Баян сумда 10 жилийн сургуулийг төгссөн. Тэгээд 82 оны дунд сургуулаа төгсөөд конкурс өгч тэр нь амжилттай оролцоод Чехословак улсын техникийн дээд сургуульд оюутан болж 1982 оны 9 сард анх эх орноосоо Европын зүг хөлгийн жолоо залж явж исэн. За байж байгаарай. Юугаа хоёлоос Европ руу гараа авчлаа. Тэгэхээр одоо буцна хоёлоо түүхүүгээ. За Дорнод аймгийн төрсөн нутагчин болохоор Дорнод аймгийн Баян сум. За Баян сумд 11 хүүхдийн гэр бүл төрж өссөн. За тэндээсээ танах чинь шилжсэн байдаг тийм үү? Өөр сум руу. Тэр хоорондоо болсон билээ. Хэдэн настай байхад шилж төдлөгөө хийсэн бэ? Тэр нүүдэл хийж исэн гэж ярьж байсан та. За тэгвэл миний эсэг гончиг хөвгтэй Сэдэнд орсон. Зөвлөлт холбоод улсад Агийн орны Дулдэргийн 5 тонны гэдэг газар 1919 онд төрсөн. 5 настай та өөрийн ээж ах эгч нарын хамт нийт 3 айл 1924 оны 100 Оросоос Монгол руу сагаа шилж ирсэн. За. Тэгтээ Баян нутгаар орж ирээд тэгээд Орнотын Баян дунд сумд очиж тэдний суурьсан. Тэгээд миний эсэг Баян дунд сумд өсөж том болоод тэгээд 29 настай та миний ээж Арсланы Жавлма гэдэг хүнтэй Дорнотын Баян дунд сумд гэр бүл болж за болсон. Тэгээ ихний 3 хүүхдөө төрүүлээд байжгаад өөрийнх нь төрсөн эгч нь хотод амьдардаг байсан. Аав чинь. Аавын. Тэгээ хүргэн ахтнаа бараад нэгээд Дорнотын Баян дунгаас хот руу нүүсэн байна. Гараад Уулзгуулийн эрэг дагуу баруун тишээ хот орох зорилготой мал ахуйтайгаа явсан гэж байна тийм үү? Мал хуйтайгаа. За. Ер нь удам дамжсан жоохон хөрөнгөтэй айлын хүүхэд байсан. Тэгээ хөрөнгө нь хураагдаад үлдэгдэлнэ гэхэд бас л нэлийн олон малтай байсан айл юм байна тэр үедээ. Тэгээд Дорнотын Баян Дэлбэхээ гэдэг газар явж ирлээ. Монголын Хөлийн цэргийн архивын Хөлийн цэргийн амьд архив хийгдсэн
Сэдиш генерал гэдэг хүн За. хотоос Доронтын Баян дүнгийн хүн. Дэлгүрхэ гэдэг газар тааралдаад гээд шамшиг ийм олон малтай хүн хот газар осож амьдрах боломжгүй. Тийм болохоор чи энэ нутгаасаа нэг холдож яваад хэрэггүй дээ. За. Бус гэсэн юм байна. Тэр одоо хэдэн оны үйл явдал вэ? Тэр нь 1956 56 оны үед юм байна. За тэгээд Баян дүн. Тэгэхдээ зэрэг Баян дунгоо бусаагүй. Тэгээд Баян улд суурсан. Тэгээд тэр үед манай бас жирэмсэн байсан. Миний дээдл ах төрөх гэдэг. Тийм байсан болохоор тэгээд хол явангүй. Тэгээд манайх ерөнхийдөө Баян улын айл болж үлдсэн. Тэгээд Баян улд хөдөө амьдарч байгаад 1963 онд сумын төв айл болж Баян улын сум дээр шилжиж ирсэн. За. Сургуульд ороод мал дээр байж захтаа сумын төвдөө сургуульд орно. Нөгөө сургуульдаа явна хөдөөнөөсөө. Тэгээд ерөнхийдөө зундаа хонио хариулдаг. За. Өвөлдөө болохоор хонио манайх яачдаг байсан. Айл аваач тавьдаг байсан. Айл аваач тавьдаг. Тэгээд өдөө мал нэг одоо сангажхан мал хариулдаг айлд лувсан дагуугээд айл байгаа. Тэр айлын давааш тавьдаг. Тэгжсэн 80-д онд Сэдэнбол даргын хувьчлал гэж явагдсан шүү дээ. За. 78 онд юу? Тэгэхэд нэг айл 2 морь 10 хонь тэгээд бас 10-аад үхэртэй байх. Тийм журам гаргаад тэгээд манайх ерөнхийдөө малгүй. Тэр чинь хураагаад авчиж гэсэн үг үү? Хугаар нь хурааж авсан гэхэд малыг бол үнэлж авсан. Үнэлж авсан. Тэгээд ямар ч гэсэн 1000 гаруй төгрөгөл болсон юм байна лээ үнэлгөө нь. 1000 төгрөг тэр үе. Тэгээд ийж полинет гэдэг авто моцикл тэр үед 1000 гаруй төгрөг байсан. За. Миний 3 ахын дундах нөгөө мөнгөөр нь моцикл авч унж ирсэн. 72 онд сургуульд ороод тэгээд 82 онд манай сум 10 жилтэй. 10 жилтэй. 10 жилтэй. Тэгээд намайг 8 дугаар ангид орох жил Доронтын ивэн саваас хамгийн сүүлийн хөөгдүүд ирж ирсэн. Доронтын ивэн сав Дашволвор, Баян дүн, Сагаава тэгээ аймгийн Ирэн хороо гээд нийт 5 газраас хүүхэд ирж сурдаг тийм 1200 хүүхэдтэй сургууль. Тэр үед 2 давхар ягаан байсан те. Тэр үед бол том сургууль байсан. Би сургууль сурж явах үед манай багш нар бүрээд бид нар бүрээд ганцхан ном маань Монгол байсан гэдэг юм байсан. Тэгээ бичгтээ монголоор биш нь ярихтаа бүрээдээр тэг юм уу? Бүрээдээр ярих юм. Бүрээдээр л яриад байна. Монголоор өөрөө одоо халахаар хийх юм уу? Халах үг хэрэглэхгүй бүрээд өгөө хэрэглээд л. Бичгтээ болохоор монголоор бичдэг. Тэгээ жишээ нь ижи гэж ярьшоод ээж гэж биш нь. Тийм биш үү? Аав гэж яриад аав гэж биш нь. Яг хөө нэг анх үсэг сурж яхтал тэгж сураад тийм ээ. Тэр үедээ жоохон асуудалтай байна. Нэгдүгээр ангидаа яг нөгөөдгөө нэг халахаар уншиж байгаа боловч удалгүй нөгөөдг маань нөгөө бүрээд болж хувираад л. Тэгээ аав гэд бичсэн байхад аав гэж уншаад. Эгч гэд бичсэн байхад аавгаа энэ төр гэж яриад явчихсан. Тэгс хүнлэн бондоо тийм. Наачстай харин сонин сургалт хийсэн юм шүү дээ, тийм ээ. Тэгээд монголоор ярихыг шаардж ирсэн юм уу? Эсвэл зүгээр чөлөөтэй, бүрээдээр ярих нь чөлөөтэй. Тэр өөр арга байхгүй байсан юм, тийм ээ. Бид нар нөгөө гэртээ очиход бүр яадаг л дээ. Тийм ээ. Багш нар өөрсдөө бүрээдээр ярина. Тийм ээ. Тэгээд
Бичгийн хэл, ярианы хэл гээд хоёр хэлтэй болчихж Хоёр байгаа. хэлтэй болчихж байгаа юм байна. Тийм би тийм. Тэгээ хоёуланд нь чөлөөтэй. Чөлөөтэй юм байна. Ангийн багш бол 1-3 дугаар ангийн суурийг тавьсан маань Дуламж багш гээд байсан. Бид нар 3 бүлэг 1-3 дугаар ангид сурсан. Тэгээд 10 дугаар ангид төгсөөд манай жилээс эхлээд улаан шугам гэдэг юм татсан. Тийм улаан шугам бидний үдчих байсан. Тийм. Тэгээ би болохоор 4-өөс 6 дугаар ангидаа ангиараа 3 сурдаг. За. Тийм нэг ангид 3 жил сурсан. Ангиараа 3 гэдэг чинь одоо нэг өстой жинхэнэ нэг их орны хатан гор дундаж. Тийм. Тэгээд ягаад өгөхөд тэр яг тийм нийт тэр хүүхдүүдийг ингээд дараалуулаад жигсаасан байхгүй юу? За. Тэгээ бид нэр 4-д ордог жил 90 оны хүүхдүүд 8 жилийн болгоод 3 жилтэй болгоод тэдний эрэхтэн хүүхдүүдийг жигсаагаад тэгээд 1 2 3 4 1 2 3 4 гээд явуулсан. Тэгээд би урдаас нь хүүхдийг тоолоод А бүлэгт орно гээд нэг хүүхэдтэй байлал сэлгээд урагшаа орчихсон байхгүй юу? Тэгсэн чинь аваашаад нэг намхан хүүхдийг тоолоогүй юм уу яасан алдаад гээ бүлэгт орчихсон. Яг нөгөө сайн хүүхдүүд чаагаас эхэлдэг гэл. Тэгээд хүүхдүүдээ өөрсдөө бас тавилан байсан юм шиг байгаа. Уг нь би тэр хүүхдтэй байр суурийг үүсэн бол А бүлэгт орчихсон. Тийм бай. Тэгээ өөрийнхөө тавилангийн юг өөрчлөлт хийчихсэн. Тийм байж тээ. Тоолж алдаа хийсэн. Тоолонгүй тэр шигээрээ зогссон бол тийм бай. болох байсан. 10 төгсөхдөө геодиз мэргэжилтэй болъё гэж бодсон. Гинтүү. Тэгсэн чинь конкурс өгсөн чинь амжилттай өгөөд барууны хуваар боломжтой болгохтой нэрэг нөгөө тоомоогоо шийдээд юм барууны ютан болно гэдэг чинь тэр дээр үед маш ховорхон амжилт байсан юм чинь. Татгалцсан. Баруунд ютан болж явна гэдэг чинь. Тэгээд дуртай байсан юм уу? Татгалцсан. Яг л баруунд оюутан болох боломж гарч ирсэнд нь баярлалаа. Тэр мэрэгжил хамаагүй одоо мэрэгжлээ болоод уг нь эдийн засаг геодиз гэж ярьжсэн хүн тэгээд гутлын технологийн мэрэгжил аваад чихэд доромтод ирсэн ганцхан хуваар ирсэн чихийн нөгөө барууны ганц хуваар. Тэгэхэд манай гэрийнхэн болохоор ашгүй дээ нэгэн ч гэсэн Европод сургууль сурсан гэдэг дэмжсэн юм дээ. Дэмжчихсэн. За. Сол газар явуулахаас айгаагүй байх нь шүү дээ. Яг нь социалист орн дотор явж байгаа юм чинь. Тийм ээ. Куб руу явах байсан бол явуулахгүй байх байсан. Кубд чинь ангаахын шүдний юм шин. Тийм ангаахын чиглэлээс. Ангаахын чиглэлээр 9 жил сурдаг, 3 жил ганцхан удаа ирдэг. Чанга бай. Тэгээ 2 удаа ирээд 3 дахьт нь төгсөж ирдэг. Тийм хуваар байсан. За тэгээд яг гэрээсээ Улаанбаатар ороод. Улаанбаатар дээрээ вагон суугаад. Тэгээд л хэл гарч ирсэн. Анх удаа хэл гарахад бас эвгүй байсан да. Тийм шүү дээ. Их нутгаа орхиж гарч ийн гэн нүднөөс нулимс илгэнэ. Вагонд Европ руу гарч байгаа Унгарын хан, Чехийн хан гээд бүгд нийлээ. Нэг вагонд нь Унгарын хан, нэг вагонд нь Чехийн. За тийм. Чехийн төшин гэдэг хүүхэд явж байсан. Дан хэлээ хэлдэг юм. Эсвэл өөр сургууль сурж байгаа тийм оюутан болж явж байгаа хүмүүс нь дөнгөж явж байгаа хүмүүс. Тэгээ бид нэр бэлтгэлдээ 8 хүн баха. Тэгээ 4 хүүгүүд тэгсэн нэг ах манай бэлтгэлд ирж ирсэн Илшингийн жолоошин хүү гэдэг чихээсээ шот. Тэгээ харин 4 хүүгүүд 2 нь орон сургуульд төгссөн, 2 нь Монгол сургуульд төгссөн.
орол сургууль төгссөн хоёр маань монголоор бичиж чадахгүй. Нэр байдгүй. Тэгээ бид хоёр тэр хоёртаа монгол хэл заагаад нөгөө хоёр бид хоёр чех хэл заагаад За орос хэлтэй болохоор чехийг гайгүй яасан. Тэгээ амархан сурч шүү дээ тэр чинь тэгнэ. Тэгээ би танаас тэр 10 жилдээ орос хэл муу сурч байгаа тэр хоёр бид хоёрын толгой сонцохт бид хоёр хариуд нь монгол хэл дээр нөгөөдхөө ягаад толгойн тогшиж их гоё хөгжилтэй байсан. Тэгээ хэдийн хугацаанд юм бэ хэлний бэлтгэлцээ. Тэгээ бид нэр хэл сурахад нийт 3 сар л асуулж ирсэн. Ерөөсөө тийм бүгд. Яг хэл сурна гэж оролдоход тийм ээ. Монгол хүмүүс маш хурдан сурдаг. Ruce dej pryč od mý holky, to jeho pohled říkal všem. Když se ve dveřích s ní objevil a pak zády k nám ji posadil. Když upíjel ze svý dvojky, pořád se sálem rozlížel. Jestli neuvidí něčí stín, jak se potají, blíží k nim. Blázen žádný až umírá, holku krásnou neuhlídá. Blázen neví, co ví celý dům, co každý přeje žárlivcům. За ингэсэн. За хэлний бэлтгэл 4 сар. Тэгээ дууссан. За яста Төгсөн жил явсан. За суулсан. Тэгээ яста төгс шивэд хэлтэй хүн чинь дараа нь яах юм? Хайчгаа. чех Чех хэлтэй хүн чинь. Одоо дээд сургуультай тэгээ оюутан гэдэл За. одоо үзэж таарна Тэр шүү. дунд нь наашаа ирсэн юм. Монгол Том болгон их орондоо оюутан байхад ирж очих зардлыг улсаас өгдөг. Усаас өгчээсэн. За. Ишин цайдын ям орж Зардлаа аваад ирнэ. билет аваа. Босхта юугаа Бас. хайраа ямн дээр очиж бус зардлаа авчина. За. Тэгээ сар болгон стипендтэй Стипенд өгж байгаа үстэй. стипенд Тэр үуч юм байсан шүү дээ стипенд. Тэгэд бас сайхан цаг үе байж тээ тийм ээ. Тэр үед социализмын үед сайхан байсан дөө. Тэгээд буруутах гэдэг. Социализм вактаад юм. Авах юм авна шүү дээ. Бидний энэ амьдарч байгаа улс ч социализмын юм бас байж л байна шүү дээ. Үлдсэн юм байж л байна шүү дээ. Ихэнх бүгдийг нь устгаагүй л шүү дээ. сурлага сайтай хүүхдүүд бол хуваар авч сургууль сурч чаддаг байсан. Тий. Тэдэнд мөнгөтэй байна уугүй юу гэдэг гол биш. Тий. Хичээлээ сайн ойлгодог хүүхэд байна уугүй юу гэдэг нь социализм гол байсан. Тийм эс. Тэгээ хичээлээ сайн ойлгодог сайн сурдаг хүүхдүүд бол тэгээ хаан шошоо сурах боломжтой. Тий. Сургуулаа төгсөх явахдаа мэрэгжлийн багштайгаа модулсаад. За нэг тийм факт байгаа тийм ээ. Тэгээд чамайг сургуулийн шин төгсөхгүй сагаан гудастай төгсгөн гэхдээ нэр хайран хөдөлмөрөө тэгж үнгүй болгоод яах вэ? Монголд очиж сурна гэн. Шилжих маягтай юу? Тэгээд Монголд шилжиж ирээд тэгээ Монголд тэнд төгсөхгүйгээр би энд үргэлжлүүл сурна гэдээ ирсэн байна шүү дээ. Тийм ээ. Тэр нь зөвч байсан юм шүү. Тэгээд Монголд ирээд тэнд хойно техникийн дээд сургууль сурж ирсэн болохоор Монголд ирээд Полийн дээд Полид орсон байна. Тэгээ Полийн дээдэд яг 9 жил маань арийн ширний технологи анги байсан. Би тэнд арийн ширээ сурж байсан. Тэгсэн чинь арийн шир онцгой санагдаад. Тэгээд доотлын курс нь оюутлын технологи гэдэг анхны анги орсон. Нэгдэжсэн юм байна те. Явж исэн. Хоёрдугаар курсод нэгдэж явж исэн. Тэгтээ нэр хоёрдугаар курсоос оюутлын технологиор сураад
Тэгээ 4 жил гөрөөд тэгээ төгссөн чинь Монголдо төгссөн гэсэн үг тийм үү? хоёрын технологи инженер мэргэжлэр Монголдо төгсөж байгаа юм. Политехникийн тэгээд сургуулийг төгссөн үү? үгүй техникийн их сургууль. Техникийн их сургууль. Поли гэдэг үг байхгүй болоод техникийн их сургуулийг 91 онд төгссөн. 91 онд. За. Тэгээ бид нэр жоохон онцлог орон бутаг болчихж байгаа юм. Соён социализмын соён битээ. За. Нөгөө хуучмөр. Тийм ээ. Дараа жилээс нь соён солигдоод нөгөө шинэ одоо морьтой болсон. Тэгээ бид нэр техникийн их сургуулийн анхны төгсөгч гэдэг статустай болчихж байгаа юм. Их сургуулийн. Тийм биш үү? Манай түрүү шинэ жил линкэн болохоор полин дээд төгссөн. Полин дээд гэж явчихж байгаа. 90 оныхан. Та нар 91 оныхан техникийн их сургууль. Буцаад Чех руу чинь хэдэн онд явсан гэдэг хэлээд байгаа. Би болохоор бусаж 87 онд ирээд тэрнээс хойш яваагүй. Яваагүй байсан. Яваагүй. За. 91 онд 82-аас 91 он хүртэл нэг 9 жил зүтгэж арай сургууль төгссөн. Энд сургуулаа төгсөөд тэгээд дараа нь явдаг чинь тэгсэн чинь социализм байхгүй болоод тэгсэн. За. Тэгээд өөрийнхөө мэргэжлийн дагуу хөөгдөн хувьсны 1-р үйлдвэрт ажиллаж ирсэн. Ажиллаад тэгсэн чинь нөгөөх маань хувьсат компани болоод 4 жил болсон гэлүү тий. Тэгээд 91 онд үйлдвэрт ажиллаад их нэртэйгээ танилцаад тэгээд 93 онд их нэрээ Европыг үзгээд явсан. Тэр удаан жил ажилласан хүмүүс явдаг байсан. Тэгтээ нэр манай их нэр удаагүй шинэ хүн байсан. Тэгээд би одоо их нэрээ явуулж байна гэдээ даргадаг хэлсэн чинь за яг хөө чиний их нэр чинь тэгээд удаан жил болох шаардлагагүй яв гэн. Тэгээд 1 жилийн хугацаатай явж ирсэн. Их хүндхүү байсан да. Өглөө 8-д ажилд ороод орой 10-д тардаг. Тэгээд ээлж гэж байхгүй болоод хуушин өглөө орой гэж 2 ээлжтэй байсан байхгүй. Ээлжтэй байсныг мэдээж нөгөө тэгсэн тэр байхгүй болоод цомготгцсон. Тэгээ ганцхан ээлжтэй болоод тэр ээлж нь өглөө 8-д ороод орой 10-д тарна. Тэгээд заримдаа захиалгын хугацаа дуусах болоход 2-3 хоногор гэртээ харихгүй. За. Юм уу дуусах ёстой гэдэг оён. Хамгийн удаан хонцон тасаг гэхэд 7 хоног гэртээ хайраагүй байсан гэж байж тийм. Балархан. Бүхэл бүтэн 7 хоног гэрээ мараа хараагүй. Ааргэрт юу болно тэгэж одоо. Тэгээд тэр ээжүүд нь сөөхөн тооны эндүүшин гэсэн хүмүүс бол аавууд тэгээ ажил дээрээ нэг ганц 2 цаг унтаж нойроо аваад тэгээд хоёулынхаа машин ард сууж идэг. 7 хоног гэртээ хараагүй тасхыг аваад тэгээ орой одоо өнөөдөр ингээд та нар гэртээ хайрж амарсгаа гэж хуушин мост нутгаа дахиад хонж ажиллаа гэж ийсэн. Юм гарахгүй байгаа зү өнөөр хайрж амарсгаа тэгээ маргааш эрс хүчтэй ирж ажиллаа гаргая гэж. Тэгээд 1 хоног амархаар шинхэн чинь аюул сонсох гэдэг юм байна. Сэргэн штэ тэр чинь гэр орондоо очиод ирсэн юм чи. Тэгээд тэр тасгийг нилээн сайн тасаг болгож байгаа. Тэгээд өөрөө гадаад гараад эхнэрийг хараад яваад гэсэн. Эхнэр чинь эхнэр гарч ирчээд 93 онд гарч ирээд тэгээд буцаад очиагүй. Тэгээд бусад ирхөө гэсэн чинь Монгол маш хүнд болсон юм чинь Монгол руу бусад явахгүй гэсэн. Явахгүй эндээ байна. Эндээ байна гэд. Тэгээ надад хөдөлмөрийн гэрээ хийгээд хөдөлмөрийн гэрээний бишиг аваад одоо нөгөө дадлаг хийгээд ирсэн үйлдвэртэй юм. Эсвэл өөр үйлдвэр солилцсон байсан. Нөгөө үйлдвэр нь байхгүй болоод тэгээд хувийн одоо нэг Монголынхаа нэг аймгийн төв дээрх нэг унгар хүний үйлдвэрт хөдөлмөрийн гэрээ хийгээд очижсэн. За ингээд
нэвтрүүлэг үргэлжилж байгаа гэж явна бид нар. Ягаад гэвэл нөгөө ихний хэсэг ойлоо тэнд хийж байгаа учраас. За Швед рүү анх хизээ ирсэн бэ? Ер нь Шведийн талаар ер нь ямар мэдээлэлтэй байсан тухай үед? Ер нь хэрэг зориг юу байв? Швед рүү яагаад шийдсэн юм бэл? За ингээ яриагаа үргэлжлүүлээ. 2006 оны өвөл гэргээ жирэмсэн босон гэж мэдэгдээд би нэг хүүтэй хүү маань 8 настай байсан. За Тэгээд нөгөөдгөө маань нэг 3-4 сартай болсон үед гүйсэн тодроод охин гээд тэгээд өнгөртөө хүүхдөө төрүүлнэ гэхэд хүү дээр жоохон асуудал гарсан болохоор ер нь хүүхдөө эрүүл сайхан төрүүлэх газар юу байдаг юм бэ гэж жоохон ирж ихэлсэн. Тэгсэн чинь энд одоо амьдарч байгаа Төмөр наадмын Эрдэнэчмэг гээд за тэр өдөө холбогдсон чинь тэр бидэнд Шведийн тухай Шведэд ирж түрэхэд бүх юм ингээд эмч нарын хяналт асаргаа төрөлтийн үйл явц маш өндөр сайн хэмжээнд явагддаг. Тийм болохоор та нар ирээд энд төрчихөд охиноо ямар ч асуудалгүй төрүүлэх боломжтой гэх. Тэгээд яаж ирэх вэ гэсэн чинь Европын холбооны орны виз авахд л та нар ингээд ирж чаднаа. Би та нарыг тосож авна гэсэн. Охиноо 90 сар үсгэх гэсэн. Төрүүлэх гэсэн зорилготой хамгийн анх орж ирсэн. тэр тэгээд хэдэн оны? Хэдэн сард байж та? 2007 оны 4 сарын энэ сүүдэд бид нар энд орж ирсэн. Унграас. За тэгэхээр одоо 17 жил болсон гэсэн. Тийм ээ? 17 жил болж байгаа. Тэгээ одоо энэ 4 сарын 20-д 17 жил болж байгаа юм байна. Анх хүдээ аваад тэгсэн чинь миний гайхсан юм. Ус нь тонголог усж ийсэн. Карантинаас өнгөрийн холгоор бон холоор гарч идэг хөөе ус нь. Заавал ариут төлөв. Эднийх болохоор тонголог Монголын булган ус гарч ийсэн. Тэгээд ус бол ингээд өнгөрт их тоолууртай усны хэрэглээ маш хязгаарлагдсан бол бас тог нь өвдөг өндөртэй тогны хэрэглээ бас хязгаарлагдсан бол тэгсэн чинь Шведэд болохоор тэр бол ойлголт байхгүй хязгаарлагдсан мод гэсэн. Өдөрт та 10 удаа усанд орсон гэж болно гэд. Тэдээс нь өдөр гэрлээ асаасан байдаг. Хөө та нар гэрлээ онтрогоос гэсэн чинь тогны мөнгө үйдэггүй юм аа гэсэн. 2007 оны 6 сараас ихтэй долларын багшийн хажууд амьдарч яхад өөлрөл нэг удаа тогны мөнгө гээд ирсэн. Тэгсэн чинь тэр нь 300 крон ирж байгаа. Оо хамаагүй юм том байсан шүү дээ. Өөлрөлд шүү дээ. Тийм биш шүү дээ. Бас тэр үеийг мартсан байх шүү. Тэгээд тэр үед тийм ээ. өрөө болгонд нэг айл амьдардаг байсан. Тэгээд 3 айл хоол хийдэг багт л тогны мөнгө нь тийм ээ. Тийм багчсан. Таны хувьд бол одоо за тэгээд энд ирээд амарчаад, эсэм мэд амарчаад аль төрөхөд төрөв? Харилэсгийн үлд төрсөн. За. Гоё эсэн. Сэтгэл амар өндөр төрсөн. Тэгээ нэмэгтэй хүн яаж төрөх үүдийг яс тэр юугаар нь төрсөн. Асаар нь тийм. Өнгөрт үтгийг төрч чадаагүй. Тэгээд энэ дэр төрсөн. Аюух баярлалтай юм газарт. Ийм сайхан ингээ хүлээж авч ингээд одоо хоёр хүүхд хоёлаа боловсралтай болж байна. Бас хүний амьдрал чинь аюух сайхан. Гоё. Аюух гоё нэртэй орно. Тэгээ бас мөнгөний үн цэнийг өстэй үзүүлсэндээ. Тэгсэн үү? Тэгсэн. Мөнгөний үн цэн гэдэг өстэй нэг Швед оронд ирээд өстэй тэрийг мэдэрсэн. Өнгөр тахтаа бол бас нэг яг миний бодлоо. Өнгөр тахтаа нөө бийцтэй болохоор гэсэн бийцтэй юм чи ингээл хамаа намаагүй цацдаг тий. Энд тэгээд бүх юм баригдаад ирэхээрээ тэгээд сурдсан билээ.
Одоо би Монголд ингээд Монгол швед 3 орны ингээд үзчихлээ шүү дээ тий. Тэгэхэд энд бол аюух авштай аюутай тал аюух ингээд цэцэрлэг сургууль нь хүртэл ингээд тий ингээд хүүхдүүдийн ингээд бүх юм хангацдаг сургууль. Монгол улсад ихэхгүй юм яг юм. Өвөлд явсан ч адилхан тий. Тэгээ яг миний нэг алдаа гэх юм бол хүүдэрээ жоохон юу яатсан гэдэг 2 3 ингээд Монгол руу яваад, нэг Монгол яваад, нэг Швед яваад тий ингээд жоохон хүүдэрээ л сургалтын алдсан юм уу гэж боддгийг. Тэгвэл бол миний хүү миний итгэлийг алдаагүй. Ягаад гэвэл энд ямар ч хэлсэн хүүхэд түшгэ төгссөн. Тий яг нөгөө хүүхч нэгээс 3 настай даахуулаад аюу гоё ярьж ээж би юм ч олно гэсэн юугаа ингээд юус өөрчлөгдөөгүй. Өөрчлөв. Тэр нь аюу их хүний сэтгэл гэж гоё идэх надад. Охин дээр ярихад охин болоод хит хуурчдаг. Охин би энэ ингээд бодож байгаа байхгүй юу? Унгарын сургалтны юм уу нэг бол Шведийн сургалт хоёр ингээд ялгаа бас асар өндөр. Унгар улсууд ингээд сууж байгаад ингэн. Швед бол тий мэдээж өөрөө тий хүүхдүүд нь тоглож байхдаа манай хүүхд тийм дэвтэртэй болохоор яг тэр хүмүүжлэрээ хүмүүжчихдэг юм байна. Тийм. Яг л 8 цагт унтвал 8 цаг энэ Шведийн хүүхдэд тэгж унтдаг юм байна. За тэгээ Шведэд ахын хувьд одоо эхлээд ямар ажил хийв? Хил ус нь юу болоо явчих вэ? Би яг нэг жоохон хил сурах гэж оролцсон. Тэр жоохон залуу байсан. Тэгээ идэв бүсэтгэл сайн байсан. Дээрээс нь интернет гэдэг юм хөгжөөгүй байсан болохоор эрдэнэ номонд гарах шүдөө маш их байсан. Тэгээд өөрийнхөө хэмжээнд яг хүмүүстэй ойлголцоод нэг ажиллаа хийж тийм чадвартай болсон. Тэгээд хамгийн анхны хийж үзсэн ажил маань Швед ирээд нэг Вьетнам эзэнтэй зоогийн газар айгуу багш ажил хийж үзсэн. За одоо нөгөө хийх ёстой юм аа хийж хэлсэн байна. Тийм ээ? Энэ ирсэн хүмүүсийг бусдуудын дамждаг шат дамжлаа. Тийм ээ. Жамаараа гэсэн гэдэг. Тэгээд тэр надад ажиллахад тоглож маань Монгол залуу байсан. Бөхөөгээд одоо Монгол алтай гарганы. За. Тэр миний ойлгохгүй өгмөг юм хүн маш их тусалж ирсэн. За нэг нь одоо. Дорж хаа эзэн тэгж хэлж яана гэд. Би ирээд хэлний мэдлэг маш бага байсан. Сураагүй юм чинь. Тэгээд тэр бөхөө бас тусалж. Тэгсэн чинь яг дараад нь цалингаа 9000 гэж олсон. Цалингаа өгөх болсон чинь чи хэл мэдэхгүй байсан болохоор 2000-ыг хаслаа. 7000-ыг өгнө гэд. Йоо Вьетнам эзэн. Вьетнам эзэн. За. Тэгээд эхнэрээ дагаж зөвлөгөө хийж зөвлөгөөнд аваагаа сайн зөвлөдөггүй дээ. Тэгээд дараад нь өөрийнхөө сонирхлоор хот тогшилтын модар шилгаа гээд тэрний чиглэлээр ажилласан да. Эхчийн хувьд бол одоо төрснөөс хойш ажил төрөл юу болов? Хэл сургууль юу болов? Тийм. Өөр ингэсэн үйлчлэгчтэй. Тэгж ажилласан. Тэгээд дараа нь нөхрөөс орж авсан. Тийм. Өмнө нь буудалд ажилласан. Буудалд ажилласан.
Буудал бол зүгээр л юм байлаа. Буудал байж дараа нь юунд ажиллаж байсан? Пиццаны газар. Пиццаны газар айгүй их боломжийн юм байлаа. Тэг би бэлтгэл хийдэг байсан. Яг тэгэл айгүй гоё. Хүн орж ирвэл ингээд юмаа хийдэг, хүн орж ирэхгүй тэгээд сууж байгаа. Яг тэр нь айгүй гоё. Ингээд нөгөө шоу нэг ингээд хүн байхгүй бол ингээд шоуроо тэгээд юундаа суудаг шүү дээ. Тэгээд ингээд суудаг байхгүй. Тэгээд шоу нөгөө хүн ороод мөргээд явдаг гэг гэдгийг би тэтэд тэгж хэлсэн. Ер нь тийм нэрээ тийм байж тээ. Тийм байгаа. Бид чинь би санаа газар ороо захиалгаар гурлаа гаргаад ингээд. Тийм байгаа. Яг ч утсан. Тэгээд нөгөө хийж байгаа ажлыг үнэнчээр хийх юм бол хүн бас шивэд ороо айгүй үнэлт юм байлээ. Юусоо би яг тийм ажил хийжсэн. Тэгээ өөр ингэсэн ямар ч гэсэн үйлчлэгчтэй бас хүнээс өс ажил нэгтгэв. Тэр айлдаа очиод үнэлж чадах юм болоод яг ингээл яадаг. Би тэднэртэй айгүйх баярлдаг. Тэр яагаад бол биднийг айгүйх олон жилдээ бас янз бүрийн байх штеп үнэтэй. 40 төгөөд хийжсэн. Тэрийг айгүйх баярлдаг. Одоо та ямар ажил? Одоо би зөвлөгөөний компанид ажиллаж байгаа. Сая болгоно хөлөө оголцоод одоо нэг бишагникаас мөнгө аваад ирж. За. Бишагникаас гэж бас нэг сайхан юм байгаа тийм ээ. Каса гэдэг бас нэг сайхан юм байгаа. Яривал ингээд одоо тийм. Би нийгэм бас нэг талдаа айгүй инрэнгүй гэж ярих юм байна тийм. Айгүй давуу тал айгүй өөрснөө идэвхтэй ингээд хүний итгэлийг л алдахгүй бол цаана айгүй юм байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. За шивэдэд ирээд одоо олон найз нөхдөд болсон. Олон нийтийн арга хэмжээнд идэвхжүүлэн оролцож байсан үе байгаа. Одоочоос оролцож байгаа тийм үү. За энэ дотроос одоо тод дурсамж үрдээсэн сайхан баяр юу вэ? Шинэ жилүүд болдог, наадмууд болдог. За мөн төрсөн өдрүүд болж байна, ойн баярууд их болж байна тийм ээ. Хамгийн анхны цагаан сарын баярт ороход за ой байсан хүүхэд насны цагаан сарын санагдуулж ирсэн. Хүүхэд үед ахмадуудаас олгоод амар байна уу гэд мэдчилж явж ирсэн. Тэр маань цаананд орсон. Эхнийхэд харин ахмад хүмүүс маш их хийж ирсэн. Тэгээд тэр цагаан сар дээр манай хүн бүжигдээд. За. Тэгээд бүжгийн баяраа багшин. Бүжигдээд наадмын үйл ажиллагаа нь бол чивэдэг бисрэг жижиггүй нэг сумын наадмын тэгнэ хэмжээний. Морь байхгүй болохоос биш сор бүхтэй. Тэг. Жижигхэн сумд бол яг барилдаг бүхний тоо бага штэ. Сөөхөн яг тэр хэмжээний бүх барилж байгаа байхгүй. Сурны хувьд бол яг бүрээд сур харва. Сайн болохоор сур харавдаг хүмүүс ихтэй. Энд болохоор сур харавдаг хүмүүс нараа сөөхөн байна лээ. Тий. Мундаг сайн багш нар зөндөө байна. Бидний одоо нийгэмд хүүхдүүдэд оруулж байгаа хувь нэмрийн талаар бас та юу гэж бодож явдаг мэдээж тухайн үед бас танаа хүүхдүүд ч сурж барьж зөндөө явдаг байсан дээ. Одоо ч нэг золоогч үзмэгш юунд бол дууралд төгс билэгтэй. Төгсөлийн аюух явуулдаг байсан. Төгс билэгтэд явахын өмнө ишгтээ нэг хідэн өсгнүүд нь том жижиг болоод тарж ботод давчих гээд хаяа. Тийм байсан. Бичглээрээ. Бичгтээ. Өсгнүүд нь зугтаад явчих гэж байгаа юм байна. Тэгсэн төгс билэгтэд золоо багшийн ангид яваад золоо багш манд их гоё бичгтээ. Манай золооч тийм баг шүү. Бичиг сайн. Шаардлага өндөртэй. Бүх шаардлага өндөр шүү. Тий. Яг над чиг ингэж биш гэж шаардаад тэгээ 2-3 жил явсан. Тэрний үр дүнд миний охины бишиг маш гоё болсон. Тэгээ Монголоор ярих чадвар нь дээшилсэн. Шивэд болохоор хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ бүр багаас нь бүх юмыг тайлбарлаж ойлгуулдаг. Тэгээд ер нь чи ингэж амьдрах ёстой, ингэж байх ёстой гэдгийг нэг үргэлжлэн айгүй сайхан тайлбарлаж өгдөг хүүхдүүдэд. Тэгээ хүүхдүүд нь тэрнийг нь маш сайн ойлгож хүлээж аваад эсгийнхээ хэлсний дагуу яг байдаг. Тэгтэл гаднаас ирсэн хүний хүүхдүүд болохоор тийм чадвар байхгүй юм уу? Эсвэл өөрсдөөс нь уламжилсан зан характер нөлөөлөд байна уу?
чивэдийн тэр хүүхдүүдийн тэр сайхан хүмүүстлийн юмыг авч чадахгүй. Энэ бүх сайхан нөхцөл байдлыг болохоор эдний алуулсан гэдэг улуу палмо гэдэг Тэн хаа тэр социал-демократ намын ерөнхий сайд байсан. Тэр бүгдийг нь хуульчлаад ард түмний сайн сайхны төлөө маш их юм хийсэн байлаа. Тэгээд тэр нь сүүлдө хөрөнгөнд нэг мөн чанарыг эсрэг болгох байсан байхгүй юу? Тэгээд тэрнээс бол би буудалсан юм байна да гэж боддгийг. тийм хүн байж байгаад харамсалтайгаар өнгөрсөн гэдэг. Улс төрийн шин чанартай алга, улс төрийн алга гэж үзэх юм байна тийм ээ. За ингээд нэвтрүүлэхт бас гэр бүлийнхаа хүнийг дэмжээд манай студийн урилгыг хүлээн аваад тэгээ сайхан эдээбудаа засаад ингээд сайхан ярилцлаганд бэлдэж оролцсон ихчид их баярлаа. Ингээд таны хувьд бас манай суугийг суугаад дамжуулаад Монгол суугаа болон одоо өөр орнуудад байгаа ах トゥ найз нөхдөд бас сайхан үг хэлж болно сэтгэлийнхаа үг. За тэгвэл ээжтэй баярлаа төрүүлсэн тэгээд бас булган хотод сумын өндөр сумд байгаа ихчтэй баярлаа. Ихч маань би ихчийнхаа эмээ дээр өссөн. Угаасаа бүр төрөөд эмээ дээр очсон. Тэгээд булган цартаа. Тий, булганы хотод өндөр сумд Дамжин жавын даримаа гэдэг. тий насаараа хүний хэмж хийсэн хотод өндөр сумд тий. Тэгээд хотод өндөр сумынхаа одоо нөгөө 100 жилийн болж байгаа тий. Тэр бүхэн тийм жил болж байгаа. Одоо 7 сарын 16-нд болно. Тэрэнд тийм том баяр орно. Тэрэнд нь бас нөгөө бас бүгдэнд нь одоо эрүүл энэтэй ажиргалтай амьдралд нь эрүүл хийх гэсэн юм байгаа л мэдлэмжтэй юм жил тий. За ингээд таны хувьд чинь энэ олон ажлынхаа хажуугаар эдний цэцэрлэгчл гэж ярих уу тий? Хот тогшилт гэдэг ангиллалда орох юм ээ. Тэг хот тогшил тэрний зүлэг модны аршилгаа гэсэн тийм ангиллалд орж байгаа юм. Тийм байх тийм. Тэгээд тэр зүлэг модны аршилгаа гэхэд энэ 93 онд гаргасан ийм журам байдаг. 98 онд. Тэгээд тэр журам нь дотроо ангиллалтай. Тэгээд тэр хотын тогшилтын зориулаад зуны цагт ургуулдаг янз бүрийн цэцэг. Тэгээд бас ингээд хүмүүсийн зугаал сэнгэхэд зориулсан талбай. Эднүүдийг хэрхэн арчлах вэ? Яг хэдэн үед ямар байдалтай байлгах вэ гэд тэнд нь стандарт тогтоосон байдаг юм байна. Тэгээд тэр хүмүүс нь тэр стандартын дагуу ажиллана. Тэгээ хур ихтэй жил хэрхэн арчилгав, хур багтай үед хэрхэн арчилгав тэр бүх зааврууд нь бишээтэй байдаг. Тэгээ одоо энэ таримал зүлгэн гэхэд хэдэн санжийн урттай байх ёстой тэр журамтай. Тэр хэмжээ нь энэ давсан тохиолдолд зүлгөө хадна. Хэрэг хэмжээнд давахгүй бол тэр зүлгөө хадахгүй. Зүлгөө хадахтаа бас хамаагүй хадахгүй. Тэдэн санжийн үлдэх ёстой өндөр нь. Хэрэг тэрэнд нь хүргэхгүй бол нөгөө зүлгнийх нь ургах шатвар нь мууддаг юм байна лээ. Хамаагүй дагуур хадаад гайчхвал
ургах шатуур нь муудаад нөгөө зүлэг нь урахгүй болно. Яг цагаад болоход бүх юм саанаасаа зогтлогоотой тэрнийг нь айгүй сайн судлаад тийм байх ёстой юм байна гэд дүрм журмаа гаргачихсан юм байна лээ. Хот газар бол голсоо ингээд гоё шимгэллийн зориултаар ургуулдаг. Тэгээ янз бүрийн хэлбэр дүрсэн дуруулж ургуулна. Гэхдээ зэрэг модоо тайр танах болохдоо бас хамаагүй тандаггүй юм байна. Яг гэвэл одоо энэ ингээд яг энд ингээд нэг мөшөр ургаж байна. Энэ мөшөр энэ модыг тайрах болохдоо энэ яг мөшөрний дээгүүр тайрах журамтай байдаг юм байна. Яг жоохон дээгнүүр. Тэгэхгүй энэ дундуур тайрчих бол мод өөхөх магадлалтай бол хувирдаг гэдэг нэг тиймэрхүү хишээ заалгасан да. Ягаад өөхөх магадлалтай болвоо гэтэл энэ мод чинь доод үндэснээсээ тижэл аваад тэр тижэл нь энэ мөчөр навшинд их тижээдэг юм байна. Тэгтэл мөчөр нь навш оргодоггүй болохоос нь нөгөө мөшөр шин нөгөө цаашаа тижэл өгөх боломжгүй болоод хатдаг. Тийм учраас энэ яг тижэл авах ёстой мөшөрний дээгүүр тайрах энэ төргээд иймэрхүү гişээлүүдийг нэг жил суралцах хугацаанд суралцлаа. Тэгээ өмнө нь бол би энэ хот гişэлтний мод тайрах ажил хийж ирсэн. Тэгэхдээ болохоор мөчрийг ингээд тайрдаг гэж мэддэг байсан болохоос хэрхэн хаагуур нь яаж тайрах вэ гэдгийг мэддэггүй байсан. Тэгээ дараад нь сургууль сурсан хойно тайсан модныхаа модоо очоод хаарсан. Тэгсэн чинь би ингээ хамаагүй тайрчихсан нөгөөтг нь хатаад модны мөшөр өхөж эхэлж исэн. Тэгээ бүх юм ерөнхийдөө яг сурсан эрдэмтэй байх ёстой. Ямарваа нэг ажлыг хийхэд дүрм журамтай байх ёстой. Тэрнийг нь цаана байглаас нь зогсуулсан байдаг. Тэрнийг нь танд мэдсэн байх ёстой байх юм байна. За ингээд бидний амьдрал цоврал нэвтрүүлгийн маань анхны зочин буюу одоо тайм аут төслийн маань 2 дахь эпизодын анхны зочноор оролцсон Сэдэн Дорж огтод дорж явах танд их баярлаа. Сайхан хүүхд хөөчилж нутаг ус, залуу нас, хүүхэд нас Монгол дахь амьдрал, Хилийн зам дахь амьдралыг одоо кино мэтэр эднэрт ярьж өгч ингээ сайхан дурсамжуулдээсэн танд болон танаа гэр маш их баярлаа. За ингээд манай нэвтрүүлгийн төгсгөл бид нар улам жил өсөөрөө ивент итгэж байгаа байгууллагуудынхаа гарын бэлгийг гартуулдаг байгаа. За хамгийн түрүүнд бол бид нар нэвтрүүлгийнхаа хэсгээр танаа гэр бүлийн өмнө гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл бүтээгдэхүүний борлуулагч New Skin-ийн хамт олонны гарын бэлгийг гартуулсан байгаа. За ингээд дараагийн бэлэг болохоор энэ маань Шивэд улсад олон жил карго, ачаа дээврийн үйл ажиллагааг одоо хуваарь амжилттай эрхэлж байгаа Молормаа Зин Мэдэр гэдэг найз маань байдаг. Энэ найз маань одоо танд өгж байгаа Монгол эдээний дээжийг бас бэлгэлье. Энд ингээд Монгол боог. За баярлалаа Молормаа. Чиний өө ийшгээд каргоны үйл ажиллагааг бол сайн мэднэ. Коронавигийн өмнө нэлээд олон удаа үйлчлэн амж байсан. Гэхдээ Молормаа бол их сайхан сэтгэлтэй бүсгүй юм байна тийм. Манай Молормаа ч сайн гэхдээ манай гэр бүлийн ямар ч баяр дээр бас завзаа гаргаад ирдэг. Тэр бас их баярлалаа. Ямар ч хүний төлөөлөх хүн сэтгэлтэй чамд их баярлалаа. Сайхан бэлэг өгсөн. За ингээд дараагийнх нь болохоор Стокгольм хотод үйл ажиллагаа явуулдаг усан сэлэлтийн дамжаа байдаг.
За энэ дамжааг хичээлүүлж байгаа хэдэн сайхан бүсгүйчүүд байдаг. Энэ бүсгүйчүүд буюу энэ хамт олонны зүгээс одоо танаа гэр бүл аль нэг гишүүн нь 10 удаагийн одоо хичээл үнгүй суух эхийн бичгийг надад дамжуулж олуулаараа гэсэн. За энэ ингээд эхийн бичиг буюу энэ Монголын сайхан тал нутгийн та энэ ил загтлын хамт ингээд бэлгэлье. За баярлалаа. За тэрний дараагийнх нь болохоор Монгол массаж терапи гэх салон байна. За энэ салооны массажны салооны хамт олон ингээд нэг удаагийн буюу цаг 30 минутын массаж нь одоо бүтэн биеийн массаж тэр нь бас имжлэгээтэй. Үнгүй орох юм бичиг өгж байгаамаа. За энэ бэлгийг бас гардуулъя. Тэгээ Монгол массаж салооны хамт олон бидний бас өмнө 2 жилийн өмнөөс эхлүүлсэн нэвтрүүлгийн байнгын үед итгэж байгаа юм. Тэгээ өмнөх бас нэвтрүүлэгт орж исэн хүмүүс маань очиж массажын дэмжлэгээр нэг удаа орсон. Дараа нь таалагдсны улмаас цаашаага бас энэ массажаар үйлчлүүлсэн байдаг юм байлээ. За энийг бас ингээд танаа гэвэл юу танд бас ингээд бэлгэлье ингээд. За ингээд дөрвөн эдтгэгчийн бэлэг танд гардууллаа. За мөн одоо бидний өнөөдрийн зураг авалт үйл ажиллагааг явуул зөвшөөрч манай нэвтрүүлгийг дэмжиж байгаа манай Дархан нутгийн дүү ганаа маань одоо ИКР гэдэг зөвшийг байгуулад ажиллаулаад бас баггүй жил болцсон байна. Тэгээ энэ зөвшөөний хамт олон ганаагийнхаа гэр бүлийн зүгээс танд бас амтд тоолоор бэлэг барьж байгаамаа. Тэгээд та өөрийнхөө захиасаа одыг зоогдно. За ингээд энэ үрээд хоёулаа нэвтрүүлэг өндөрлөж байна. Тийм. За ингээд танд их баярлалаа. Тэгээд цаашдаа энэ сайхан төсвөөр дайнж байгаа та бүхний үйлсэн ариун үйл хэрэг нь урагштай явж байх болтугай гэж. за Аа яа баярлалаа. Танд бас маш баярлалаа. Ингээд сайн сайхны үсийг удахгүй чиний ч гэсэн үйл ажиллагаа. лайг баярлалаа. Дэмжиж олон урилгыг хүлээж авч оролцсон их баярлалаа.